За засгийн газрын хэрэглэх газрын дарга бол үндсэндээ бол нөгөө засгийн галтгоо, ерөнхий сайдын галтгоо барьдаг. Үндсэндээ одоо сайд нарын ажлыг хооронд нь уялдуулах, зохицуулах, ерөнхий сайдын ажлыг тэ бас төлөвлөж зохион байгуулах ийм одоос нэлээд өндөр ачаалттай ажлыг хийдэг. За мөн парламенттай одоо судалтай улс төрийн намуудтай, улсын хурлын гишүүдтэй бас зөвшөлдсөх, ойлголцох бас асуудлыг явуулах энэ талд нь одоос гол одоос үүрэг гүйцэтгэх тийм ажиллаа. Тийм болохоор одоо мэдээж илүү өндөр ачаалттай, илүү өндөр одоос хариуцлагатай, илүү бас одоо зохион байгуулалтад ажиллахыг л одоос надаас шаардаж байгаа. Дараа нь Батланбаалгын сайд одоо хэрэг эрхлэх хөрвүүлж юм л да. Ингээд салбар төлөө явж байгаа нэг юм хэрэгэлцээ. Би өөрөө хүссэнээр одоо ер нь сайдын хүн тийм хүсч болдгоо шүү дээ. Тэгэл одоо энэ хүн хийж чадна гэд төр засаг одоо тодорхой одоо ерөнхий сайд одоо итгэл үзүүлээд томилдог. За миний хувьд одоо зам төрийн сайдаар ажиллаж байхдаа Монгол улсын дагарын тээврийн либералчлалыг хийж хэрэгжүүлж Америкийн нэгдсэн улстай шууд нислэгтэй болох асуудал. За мөн одоо Сеул Улаанбаатарын 3 сая төгрөг нисдэг байсан бол 1 сая төгрөг нисдэг болох асуудал. За орон нутагт одоо Баян Хөлгийн ховд 2 аймагт нисдэг байсан бол 8 аймагт нисдэг болж орон нутгийн плетний үнийг 2 дахин хямдруулах гэд тодорхой хэлсэн одоо хийсэн ажилдаа хэлэх хүүхдээс ажилласан. За Батлан хамгаалалтын сайдын хувьд ч бас ажиллахдаа өнөөдөр хугацаа цэргийн албаа агч нар тийм цэргийн эрдэм суралцаад за эндээсээ тий одоо гүйдэг хараадаг жагсдаг өний одоо цэргийн одоо эр хүн болж бие болдрын хувь сэтгэл зүйн хувьд одоо чадварчхаас гадна тий англи хэлтэй, компьютерийн мэдлэгтэй одоо дээрээс нь одоо жолооны курс сурдаг, монгол бичгээр уншдаг болох гэдэг одоо шинэ сургалтуудыг нэмэгдүүлсэн үүний үр дүнд цэргийн алба хаахаас одоо эрэгтэй залуучууд маань зүхтдэг байсан бол одоо цэргийн алба хаах дуралдаг болсон. Нэг жилийн хугацаанд маш их одоо эр хүний хувьд бие болдрын сэтгэл зүйн хувьд хаттай болж эр хүн болохоос гадна илүү одоос мэдлэгтэй чадвартай болох юм байна гэдгийг бий болгосноор бол өнөөдөр Батлан салбарт бас хийсэн ажилдаа хэлэх хүүхдэд одоо бас ажиллаа өгч байгаа гэж ойлгож байгаа. Өнөөдөр бас урд өмнө одоо сайдар ажиллаж байгаа үедээ бас хийж хэрэгжүүлсэн ажлын туршлага бас одоо тийм бас ажлын одоо бүтээл те энэ бүтээн хэмжээг бас үнэлээд өнөөдөр бас Монгол улсын засгийн газрын хэрэглэх газрын дарга хийж чадна гэж Монгол улсын ерөнхий сайд зандаа шийдвэр үзсэн болов гэж бодож байгаа. Бусдаар би одоо өөрөө гүгээд болчаагүй ер нь гүйдэгчгүй Хэрэглэхийн дарга уцалт байх үед ураны төслийн ажлыг явуулж байгаа. Энд дээр та цаашдаа ямар бодлогоор хий ажиллах вэ? Байгаль орчны эрсдлийн үнэтэй тал дээр бас хямд тавих юм. Харзан бүрэлдэхүүн зогсооцсон байна шүү дээ. Тийм. Тэгээ одоо мэдээж Монгол улсын ерөнхий сайд зандаа шийдвэр хэлсэн. Өмнөх засгийн газрын тийм оюун эрдэнэ засгийн газраас хийж хэрэгжүүлжсэн одоо ажлуудыг үргэлжлүүлж хийж хэрэгжүүлнэ гэж. Ялангуяа энд одоо тийм хийх ёстой олон зүйлүүд байж байгаа. За засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг таавах мэдж байгаа. 2024 оны улс төрийн сонгуульд оролцсон намуудын Монгол Ардын нам, ардсан нам одоо хүн нам зэрэг намуудын одоо тийм мөрийн хөтөлбөрүүдийг нийлүүлж хагаад Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгож баталсан их хурлаар. Энэ бол хууль болж батлагдсан бичиг баримт. Тийм болох энэ хууль заагдсан. Энэ одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан одоо бодлого зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө бид бүхэн бас шармаж ажиллана. Энэ дотор баялагын сангийн асуудал явж байгаа. Уул уурхай хэрхэн зохистой ашиглах вэ? Уул уурхай өгөөж гэх юм уу хэрхэн Монголын ард түмэн хүртээмжтэй тэгш хүртэх үү? Гэдэг дээр бид бас илүү анхаарч ажиллах ёстой. Миний хувьд ч гэсэн 2019 онд Монгол улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын орон дарга байх үедээ энэ баялагын сангийн асуудал, баялагтай эзэн байх асуудлыг Монгол улсын үндсэн хууль суулгах ажлын хэсгийн нарийн бичгийн дараас ажиллаж байсан. Тийм болохоор одоо үндсэн хуулийн заалтыг амжилуулахын төлөө анхаарч ажиллана. Эзэн бүргийн бичлэг 2 дахь удаага гацаагаад хөөгд гаргаж байгаа төрс бичлэг үзлээ. Тий, би бас үзсэн. Үнэхээр бас харамсалтай байгаа тий. Үнэхээр одоо ард иргэд тэр одоо уул уурхай олборлолт явуулах шиг компаниуд хоорондоо ойлголцох ёстой. Ойлголцохгүй хоёр талаас ингээ хүч төрөөдөх юм бол хизээш тийм үү? Аль аль нь хожихгүй, аль аль нь хохирно. Тийм болохоор тийм үнэхээр өргөөжтэй юу. Үнэхээр одоо ард иргэдэд байгаль орчинд тийм үү? Одоо эрүүл мэндэд хортой хохиролтой юу гэдгээ маш сайн ярилцаад ойлголцол болно одоо энэ төсөл хэрэгжих ёстой баг. Тэгэхгүй ойлголцохгүй тийм үнэхээр одоо хортой гэж үздэг байгаа учраас ард түмэн эсгүүцэд байгаа. Эсэргүүцч ард түмний буруу биш. Яагаад гэвэл ойлголт муу байна, мэдээлэл бага байна. Тийм үү? Тийм болохоор тэр төсөл хэрэгжүүлэгч компани үнэхээр одоо байгаль орчинд хүн амьтанд тийм үү эрүүл мэндэнд хор охирол байхгүй гэдгээ албан ёсоор нотлоод гарцаа байхгүй гэдэг юм итгүүлж ёстой. Дээрээс нь орон нутгийн иргэдэд тийм үү Монгол улсын одоо эдийн засгийн иймэрхүү одоо өөрөөгөөчтэй гэдгээс итгүүл ойлгох ёстой. Ингэжээж энэ төслөөс тэгэх юм бол хөдлөх бах. Ингэхгүй ингээл хортоонд батлагдсан бол одоо хөдлөхгүй. Тий. Яг батлагдсны одоо хэн хэлж байгаа? Би сайн мэдэхгүй байна тэрийг тий. Эдлэх ёстой тий. Яг өөртөө саналдаг байна.
хизээ эхлүүлэх болов одоо валют яах вэ гэдэг чинь. Тийм, Монгол улсын бас валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудал бол бидний засгийн газрын бас нэлээд том тулгымцсан асуудал болно. Тийм болохоор бас өмнөх засгийн газрын үед оюун эрдэнэ ерөнхий сайдад эхлүүлсэн алт 3 төслийг үдсэн маш хурдтай эхлүүлж өрөөгөө чинь хүртэх ёстой гэж үзэж байгаа. Засгийн газрын сайд нарыг томилохдоо ер нь ямар шалгуур шаардлагыг тавьдаг вэ? Таны хувьд сүүлийн хэдэн жил дараалал сайдаар ажиллаж Чи засгийн газрын сайд тийм үү? Үгүй. Тий. Энд чи одоо ингээд улсын их хурлын гишүүд тийм улсын их хурлд чинь бас ингээд төр төлөөлж төмнөө төлөөлөхийн тулд төр одоо төрийн эрх барих юу их хурлын гишүүн болох гэж тийм үү хүн болгон дуралдаг. Хүссэн хүн болгон гишүүн болж чаддаггүй. Гишүүн болоод төрд ингээд хууль тогтоогоод хуулийн хэрэг хяналт тавиад ард түмэн төлөөлөл ажиллах тийм амар ажил биш. Эхний ээлж нь энд суралцах хэрэгтэй. Энэ хугацаа хэрэгтэй. За одоо их хурлын гишүүн болсны дараа тийм үү миний хувьд одоо бодохдоо бол эхний 4 жил маш сайхан суралцаад нэг төр төлөөлөө төрийн бодлого боловсруул суралцаад авчих хэрэгтэй юм байна. За түүний дараа одоо 2 дахь одоо бүр ирэхээсээ гэх юм байнгын оноо дарах хийгээд бас нэг байгууллагууд одоо төрийн бодлого хууль тогтоох байгууллагаас удирдаад сурчих хэрэгтэй юм байна. Үүний дараа одоо тийм үү сайд болоход одоо шаардлага хангасан хүн бэлтгэдэг болов. Сайдыг бол тийм одоо хүн болгонд дурлаад хийчихдэг эрх ям биш. Сайдын ардтал маш том үүрэг хариуцлага байдаг. Энэ том үүрэг хариуцлагыг өөрч ачаагаа даахын тулд илүү их тийм үү мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй байх ёстой. Туршлагатай байх ёстой. Тийм болохоор энд одоо тийм үү тодорхой мэдлэг, туршлага, чадвар хоримтлуулсан хүн л одоо сайд болох ёстой. Тэгэхгүй одоо хүссэн болгон сайд болох гэдэг гүгээд шаардлагагүй. 30 гишүүний шаардлага дээр та юу гэж 30 гишүүний шаардлагын хувьд бид нар бол ерөнхийдөө бол яг агуулгыг харахаар тийм үү гендерийн оролцоо байгаа ч их хурлын гишүүдээ бас тийм бас ингээд сонсооч гэсэн асуудлууд байна л. Гэхдээ харамсалтай нь гадагш нь гаргаж ойлгуулж ярихдаа бол тий хуучин сайд нар одоо болооч гэсэн байл ойлголцсон. Тэр нь жоо харамсалтай. Бичсэн бичиг ярьж байгаа яриа хоёр зөрж байгаа. Тийм болохоор яг бичсэн бичгийнхаа агуулга яриад явсан бол иргэд олон нийт их зөв хүлээж авах байсан. Харамсалтай нь бичснээсээ ярихдаа өөрөөр ярьсан тийм одоо хуучин гişүүд болоочтой гэдэг нь сайд нар болоочтой гэдэг байдлаар хандцсан одоо өөрсдөө нэргүүлээ жоохон гал дуудчихвол гэж би харсан. сонгогдсон гишүүд гэсэн сайд болох сонирхол байх шиг байсан. За мэдээж байлгүй ах уу хүн болгон хүсэлтэй. Гэхдээ хүссэн болгон сайд болохгүй. Тэгээ сайдын ажил хийх чинь тийм дурлах ажил биш. Тэнд чинь бас тийм үү тодорхой үүрэг хариуцлага тийм үү ачаа өрдөг. Үйлчлэлтийн бэлтгэлийг хангуулахад чиглэл өгөх үү? Сая эрчим хүчний сайд бол очиж уулзаагүй за над дээр буцаад эрчим хүчний яам дээр ирсэн байлээ гэдэг мэдээлэл өчөөл орчлоо штэ. Наадмын дараа тий одоо эрчим хүчний сайдаар чойлсон сайдыг бас улирааж байгаа нь би бол тий энэ салбарыг мэдж байгаа. Энэ салбар хамгийн хүнд үедээ байна. Энэ хүнд үед нь шинэ хүн тавиад улам доошоо орчихгүй. Тийм болохоор одоо тийм шавар дунсан шарын эзэн хүчтэй. Энэ салбар одоо ийм хүнд байгаа үед нь удирдах гэсэн хүн энэ хүнд байдлаас гарахт нь илүү одоо тийм хариуцлага хүлээж илүү ачаа өрч чадах байх гэж бодож буцааж томилсон байх гэж бодчих. Тийм болохоор энэ өвлийн одоо Улаанбаатар хотын асуудал бол үнэхээр одоо энэ засгийн газрын хамгийн том тулгымцсан асуудал байх болно. 3 дугаар цахилгаан станцын одоо маш хурдан хугацаанд засвар шинжилгээ хийх ёстой асуудал тулгымцсан асуудал байх ёстой болно. За дараагийн асуудал бол өвлжилтийн бэлтгэл. Одоо энэ жил ерөнхийдөө бол Аз төв, Евразиас бүр тэр чигээрээ гантай байна. Монгол бас харьцангуй гайгүй цуслантай боловч гэхдээ газар тариалан бүсэх нутаг маань гандуу байна. Өнгөрсөн жилийг бодох юм бол энэ жил одоо бас бидний тариалсан тариа 100 гаруй мянган одоо гаагаар одоо бага улаан буудаа тариалсан байж байгаа. Тийм болохоор нэгдүгээрт нь тариалтын хэмжээ багассан, хоёрдугаарт нь гандуу байгаа учраас ургацын хувьд ч гэсэн бас хүндрэлтэй асуудал үүсч болзошгүй. Тийм болохоор энэ засгийн газарт маш олон сорилт одоо маш олон тийм үү хүндрэл асуудлууд байна. Энийг давахын тулд одоо маш хурдан хугацаанд ажиллаж игдлээд л ажиллах үлдэж байгаа та. За. Тэгээ уран дээр ч ерөөсөө тодорхой ярьсан шүү дээ. Одоо манай уучрал сайд хариуцаад орооногийн асуудал дээр одоо гадны 3 дахь хөрстэй хэсэг хөрөнгө оруулалтын гэрээ явж байгаа. Тэнд одоо лаборатори байгуулад бас хүн болон амьтанд тийм үү байгаль орчин сөрөг нөлөөлөв гэдэг нь нотлогдоод тэгсний талаа ашиглана гэсэн тийм хэлцэл явж байгаа юм байна лээ. Тэр хүрээнд нь би бас анхааж ажиллана.